хөрөнгө оруулалтын хуулийн хэлцүүлэг одоо яг эд явж байна. Хөрөнгө оруулалтын хуулийн хэлцүүлэг. Чадвал би эх 7 хоногт засгийн хурлаар хөгжлийн банкны хуулийг оруулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэрнээс өмнө бол та бүхэнтэй бас яамны ажлын уулзалт хийгээд хөгжлийн банкны хууль маань хэрхэн одоо шинжлэхдэх вэ? Хөгжлийн банкны хуулийн дээр хэдхэн л одоо том зорилго дэвшүүлж байгаа. Тэр нь бол нэгдүгээр засаглалыг нь ил тод болгоё. Хоёрдугаарт экспортоо үнэхээр дэмжиж чаддаг тийм банк болгоё гэсэн. Ийм одоо зүйлийг одоо бид нар хуулийн дээр ярьж байгаа. Экспортоо дэмжих гэхээр яг юу юм бэ гэхээр одоо манай махны экспорт идэвхжсэн. Одоо дундад Аз руу явж идэг. Гэтэл яг энэ мах бэлдэж байгаа компаниудын экспорт хийж байгаа компаниуд дээр бодлогын дэмжлэг бол санхүүгийн дэмжлэг бол алга байна гэж өнөөдөр инквайри сайд жишээлбэл хэлж байгаа. Энэ дээр тодорхой санхүү шийдээч. Экспорт цаанаас авъя гэж энэ манайхан бэлдэж байна. Гэхдээ хугацаа байна. Нөгөө малаа тэжээгээд 2 сар тэжээл өгөө тэгээ гаргахад тодорхой хугацаа байна. Энэ хооронд хөрөнгөний дэмжлэг хэрэгтэй жишээ нь. За мөн одоо инквайри сайд хэлж байгаа ноолуур их таатай байна. Гэтэл одоо бид нар яг ноолуур одоо самдаг тэр төвшнийхээ компаниудад тодорхой дэмжлэг хэрэгтэй байна. Нэггээр хэлбэл угаасан ноолуур гаргаснаас самнсан ноолуур гаргасан хамаагүй үн цэнтэй байна л. Тэгэхээр яг энэ процесс донд дэмжлэг үзүүлэх чадвартай санхүүгийн байгууллага алга байна. Ийм зүйл яригдчих. Тэгэхээр бол яг энэ дээр одоо жишээлбэл одоо санхүүжилт өгч чадхууц тэр банкны одоо эргэцэн орчныг бид нар бүрдүүлэх ийм зорилготой байна. Хөрөнгө оруулалтын хууль бол маш ойлгомжтой. Хөрөнгө оруулагч гэж бол гадна дотноороо ялгахгүй. Ер нь хөрөнгө оруулагч хөрөнгө оруулсан одоо хувийн өмчийг хөрөнгө оруулагчийн өмчийг хэрхэн оюуны болоод одоо биет өмчийг хэрхэн хамгаалах вэ гэдэг ийм хууль хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол өмч эзгүүддэг, өмч булаагддаг, өмч үнгүүддэг, дээрэмдүүлдэг ийм нөхцөл байдалд бол хүн хөрөнгө оруулахад их төвөгтэй байна. Ийм зүйл байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна.